Миний хийсэн хамгийн тэнэг үйлдэл чинь миний хойр ахтай үерхсэн. Төрсөдөр нэлсэн цаг өгч байсан юм. Яг тэгвэр чинь 10 жил тэгвэл 9 өстэй л ингэсэн баха. Жоохос. 9 нэг амин тэнэг юм итгэдэг заяа. Цаг өгөхөр салдаг гэх тэнгуутаа салцсан байдэн шүү дээ. Сая сүүлд нэг 2 хоног өмнө болж тэгсэн чинь би чамаас салаад байд болно. Анх үерхэд 3 цаг үерхэд нэг найзтайгаа болоцтой 3 цаг үерхэл хайсан би. Нөгөө бие тамир болол ангаараа ингээл бүүнөрөө ингээ хувцас олжвол гараа авчихдээ штэ. Тэгэл тэгсэн чинь яг ингээ гараа авчаад ороод ирсэн чинь миний цагаан цамцсан дээр захиа авчихсан. Формны цагаан цамцсан дээр үзгээр захиа авчихсан. Тэгээ мангар том ануу гэж чичээд хойно мангар том зүрх зураа тэрийг будаад бүр амар юм болгоцсон. Тэгээ би уйлаад багшд хэлээд тэгээ тэр үед багшд хэлсэн айгүй муухай санагдсан л да. Ягаад гэвэл нөгөө амар хайраа хэлчихэж байхад навчаад бүр сургуулийн менежер дээр байж оруулаа. Тэгээд ер нь тиймэрхүү амар юм болчихсон. 10 жилээр найз зөвхөн өглөөлгөн гэрээс нь очиж авдаг. Тэгээ нэг өдөр очисон чинь очиод хаалганд тогшоод авах гэсэн чинь дүүтэйгээ цаана ярилцаад намайг байхгүй гэж хэлмэлгээд тэгээд гарсан чинь нэг залуу зогсож байсан байхгүй. Тэгээд тэр залуутай ингээд энэ тэргээ тамхилаад ингээд ярилцаад үзчих найз зөвхөн хүлээж байгаа гээд. Тэгээд би найз зөвхний нэрийг асуусан чинь манай найз зөвхөн нэрийг хэлж таарад тэгээд за гэж бийс нөгөө охин ч бас хичээлээсээ хоцрох гээд гарч ирсэн чинь над руу чарахгүй тэгээ миний яг урдтал тэр залуутай хөтөлцөө тэгээ би ард нь алхаад явж ирсэн. Надаас салаад 49 хоног жуулаагүй чи өөрийнхөө цамцыг өөр охинд өмсгөл лагер дээр авчиад зургийг авцсан шүү дээ. Ер нь айгу мэдрэмжтэй охин байсан л та. Яг хоо тэнэгч юм уу, хөөрдөмч юм уу. Надад нэг анх удаа хоол хийж өгч байсан. Тэгтээ уул надад бодоотой урах хийж өгнө гэсэн. Тэгээд нэг цагийн дараа бодоотой шүл болцсон байсан. Тэгээд гайхаад одоо бодвол лавлайлгцсан юм байлгүй лавлайл. Тэгээд мэдгүй. Айгу тийм сонин юм болцсон шүү дээ. За миний нөгөө нэг анхны хайр X байсан байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь надаас салахтаа би Эрдэнэтэд амьдрахаар боллоо. Ингээд хоёулынгийнх нь стол холын зав ирэхэд бүтэхгүй болохгүй гэжсэн аа. Хизээж Эрдэнэт яваагүй. Өөр найзхадтай болчихсон. Том битээгээд аим намайг чичилж мичлээ гэсэн. Тэгээ аим чи аим гоё давхраатай маа гэдэг. Аа миний нүд үү гэсэн чи үгүй чи гидсэндээ аим гоё давхраатай маа гэдэг. Тэгтгүйсэн. Яг ингээд салцаад дараа нь ингээд согтуудад залхаад хоёулаа буцаж нийлээ гэдэг. Тэр л амар тэнэлтэй. Чи юу ч хэлсэн? Fuck you гэсэн. Салсныхаа дараа 3 хоногийн дараа нэг банд давуулж ирж ирсэн юм болоо сургууль дээр. Тэгээд тэр бандын яачлаа тийм мөрлөж байгаа зодтолдох гээд тэгээд тэгчихсэн. Ядаргаатай хаач явсан ингэ дуулч идэг амар чанга өрлөөл. Дээрээс нь нэг амар гоё дуултгүй тийм. Тэгээд өмнөөсөө саан зовоод идэгсэн. Тэгээд ээжийн залгаа завгүй болчлаа гэд аимшиг дундуур кинон дундуур гараа авчихсан. Тэгээд би аимшиг ганц хэрэг үтсэж суугаад үлчсэн. Нийлэхгүй бол хүн гэдэг тэгэхгүй. Тэгэл нэг өдөр нөгөө юу яагаад гимтэл дээр нөгөө юм уугаад ходоодоо зөвлөлтөй ирсэн маань бүр амар хэцүү байна гэж юм шиг нэг найзын залгаад тэгээ гимтэл дээр очсон байдээ. Тэгсэн чинь хараа ял гарч ирсэн байдээ да. Тэгэл дууссан байдээ да. Нэг маазркад ингээд буруу маазл яваад байгаа байхгүй. Сарсна хамар мамраа гэж бохож бохсон амар инээж минь гэдэг. Are you debile? Яг өнгөрсөн жилийн яг Smith дээр л юм байна. Тэгээд тэнцээ яг нэг байд зөвхөн лямдаа төрөдөө тэгээд тэнцэнэ байж байгаа. Тэгээд би уух юм аваад ирсэн гэсэн чи яг энэчээ зогсчих гээд тэгээд буцаад ирсэн чи байдгүй. Тэгээд би нэг ч дуу сонсч чадаагүй тэр өдөр тэгээд тэгсэн чи ингээд хайгаа явжсэн чинь нэг хүнтэй угаас очсон. Тэгээд тэр өдөр тэгээд хаягдаад гэдэг одоо чи ядарсгүй гэж байгаас тэгсэн. Зүгээр нэг удаа мэдээж үерхэд явж байхдаа салчихсан. Тэгээд буцаа нийлнэ гэж бодчихсон би өөрөө. Тэгээд яг хуу жоохон удцсан чинь тэгээд буцаад нийлье гэж бодож исэн чинь нөхөө хүн маань өөр найз охинтой болоод хөгч явахтай болсон байсан. Би яг ингээд орой болсон юм 11 өнгөрч ирсэн.
Тэгсэн чинь арай өөрийнх нь гэр даханд гэдэг. Тэнгуутаа төр зүр ингээ хотод ирсэн. Тэгсэн чинь ахайх нь лагер руугаа явцсан. Би буцах гэсэн чинь арай юу дэлгүүрээ надад өрхөөгүй. Тэнгуутаа би будалд байна гэж байхгүй юу? Тэгснээр надаас би нэг юм асууж би уусаа шулуун шудраг замтай хөөн гэснээ. Чи бенз өмсдгүү гэж асуусан. Тэгэхээр би гэд тэгээ оройн цагаар будалд ээж надаас тийм асуухар чи би бүр ингээ за очлаа. За штэ. Тэгээл ер нь тэрнээс хойш хүмүүстэй чадлах болсон. Хүн хараад намайг зодддаг л байсан юм да. За одоо нутаг усаар нь ангилах уу яа. За нэг экс маань амар сонио хэлсэн юм аа. Чи айгу том амартай байна ч гэх. Айгу бор байна ч гэх. Тарган байна ч гэх. Тэгээд амар нөгөө гаднах үзмж ч юм уу нэг тиймэрхүү юм яриад тэгээ надаас салсан байгаа. Тэгээд энэ явдлаас хойш би турсан. 10 кг турсан байгаа. Тэгээд намайг харж ивэл Тасныхаа дараа үерхсэн охин байж тээ. Тэр охиныгоо надад одоо муулж яриад, нилээ муулж яриад би тэр охинд одоо 100 хүртэл сайн байсан гэж ярьж ирсэн аа. Ардаас нь хоёулаа буцаад нилээ надад боломж олгооч гэжсэн. Энэ хамгийн ихэд би нэг өөрөөсөө нэг 2 3 дүү бандтай өрхтөгс ахгүй 10 жилтэй. Тэгээд нэг юу айгуу сүрхий хамт ингээд сүрхий байгаад охин байсан. Тэгээд юу яадаг охин ингээд асуусан чинь манай хамаатны их ч гэсэн ахгүй юу. Тэгээд тэр залуугасаа салсны дараа нөгөө хамаатныхаа ихчтэй ирчихсэн байсан. Тэгээ наа гэрт нь ганцаар нь үлдээд түүж явчихсан. Найзтайгаа уулзахгүй гээд энэ бол Хэний гэр байсан? Хэний гэр байсан? Манай гэр байсан. Би таргалцсан байна уу, төрцөн байна уу гэж таргалцсан байна гэж хэлсэн. Намайг гэрт төргөж өгсөн байхгүй хамгийн анх ирчихсэн байна ба. Тэгээд бид хоёр автобусанд цуг суугаад автобусны арын судалт нөгөө ингээд олон хүнтэй суудаг штеп. Тэгээд миний хажууд суух юм болов гэж бодоод хамгийн арын судалт дээр очиод суугаад болонд нь суугаад за миний хажууд цуундаа гэж цонхроо харсан чи хамгийн нөгөө талынхт нь очиод суудаад би бүр ингээд гайхаад за. Тий, манай найз өхөн хамт тоглолт үзэж явж байгаад өмдөө тэлээгээ мартцсан. Тэг ингээд амхандаа надад ингээд тэлээгээ өгчгөөг ойлгуулахад ингээд байгааг нь би аваашаа анзаарахгүй. Тэгээд өглөөнөөс орой болтол нэг ийм хажууд байж байгаа гинт уур нэрс юм байсан. Над руу арай тэлээрээ бараад. Тэлээг өгчгээ нэг тиймэрхүү юм болж ирсэн. Оройн нэг маргааш уулзаж кино үзье ярьсан байсан. Тэгээ маргааш нь өргөө дээр шууд уулзаад тэгээ орсон чинь ойрхон гарах кино байх гэсэн байхгүй юу? Дандаа 2-3 цагийн дараа гарах. За тэгвэл үзгээ болъё гэ гарангуутаа. За би чам ерөөсө гэрч өргөдөг. Тэгээ гэрт өргөж шууд өгчээсэн. Тэгээ өчигдөр орой ингээд амар юм ярьсан. Маргааш нь бүхүүлтэн. Шүнжэнгөө баахан илэн зэм бичиж надаас салъя гэчээд тэнгууд нь би заа салчтаа гэж шүнжэнгөө уйлж байгаа. За үнтэй даа гэжсэн чи за уучлаарай. Хойлоо буцаад илчихё гэсэн. Тэр айгуу тэнэг байсан. Яах гэж тэгж өөлүүлсэн юм тэгэж бодогдсон намайг. Нэг 100 бороотой өдөр шавран дээр унжсэн. Тэгээд унаад нөгөө нэг хувцсны амар шавар болсон маш мэдээж тэр хувцас намайг угаа гэж өгчээсэн тэр хамгийн тэнэг үйлдэлээс. Нэг шорлог эдийгэж авснаа, нэгийг авснаа өөрөө баг бүгдээ жоо ирчихсэн. Миний ганц нэг мах өнгөсөн баха. Хаягцдаг нэг сүүлийн үг нэлэхэд би чамаа гомдоомааргүй байна. Ер нь гомдоохыг хүсэхгүй байна. Би ер нь хүн гомдоочод байдیں۔ Хоёлаа зүгээр ингээд дуусгая гэсэн. Амар ингээ уулзнаа, ингээл амар уулз юм ярьж ийснаа. Юу их вэ? Хаш явах уу? Яах вэ? Тийш явах, ийш явах уу гэжсэн хүмүүс зүгээр ядаж ингээ газар мөдрийн нэр хэлж болно шүү дээ. Тэр жаах чинь ингээд чи хаашаа явах вэ хоёлаа гэдэг. Ямар ч тийм нөө төлөвлөгөөгүй зүгээр за энэ тэнэг уулзчдөө гэж бодсон юм ааш. Гадуур амир халахдаг байсан. Нэг зодоонуудынх нь түүхийг сонсоод л. Одоо хийснэ. Бүх деталуудын сонсоод л. Sorry. Хэлгүүдээ. Надтай тоглож байгаад над руу нэг амар хатуу юм шидэд. Тэгээд би бултаагүй байсан бол одоо яаж бэртэх байсан юм бөөмөд ямар ч байсан хойно тойлоо гарсан. Миний тэнийг үлдэл шинэ найз залаад. Ганц би юу сингл үү? Энэ амар тодорхойг ингээд яг дараа нь засагдахаар ингээд яг хүмүүс үзчихэд цаа наваг шалиг мэлг ярина тоглолтой. Гэтэ ингээд яг ингээд гэртэйгээ ойрхон ингээд нэг 2-3 охин байгаа.